Амжилттай байхын тулд юу хийх ёстой вэ гэдгийн хажуугаар бас юу хийхгүй байх ёстой вэ гэдэг маш чухал зүйл үүдэг. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ би амжилттай байхын тулд өөртөө цаг зав гаргахын тулд хийхгүй болсон 7 зүйлийн тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. Хэрвээ та манай сувгийг subscribe хийгээгүй subscribe хийгээрэй. Орон та бүхэндээ би гоё хэрэгтэй мөнгөний тухай гоё зүйлүүдийг та нартай хуваалцуулна. Ингээд видеонд орцгоё. Нэгдүгürt нь бусдад бурууга тоххой болсон. За миний амжилттай байхын тулд хийхэ болсон нэгдүгээр зүйл нь болохоор бусдад бурууга өгөхөө болсон. За миний ажил бүтэхгүй байна. Миний ажил ерөөсөө болохгүй байна. Би болохгүй байна. Би бүтлэхгүй байна. Би азгүй байна гэдэг юмаа бусдад тоххой болоод ерөөсөө л болохгүй байгаа, бүтэхгүй байгаа, ажил бүтэхгүй байгаа юм нь ерөөсөө л надтай холбоотой юм байна. Тийм болохоор ерөөсөө л би л болохгүй болоод миний ажилтнууд бүтэхгүй байгаа. Би л болохгүй болоод надтай хүмүүс буруу харьцаад байгаа. Би л болохгүй болоод юмаа бүтээж чадахгүй байгаамаа гэдгийг ойлгоод би бурууга бусад өгөхөө болсон. За нөгөө талаар эсэргээрээ олонгод юм хүн бүтээд агаад гоё амьдраад бүх юм гоё болоод явах юм бол тэр нь бас надтай холбоотой юм аа. Тэр сүү өрнөөс холбоотой биш. Их ном уншсанаас холбоотой биш. Бөөндөр очсноос холбоотой биш. Аз гэж бичсэн юмыг шеэрлсэнтэй холбоотой биш юм аа. Тэр нь ерөөсөө л би аль болох зөв юм хийгээд зөв юм хийгээд байгаа учраас миний ажилд бүтээд би гоё яваад байгаамаа. Тэр нь надтай холбоотой юм аа. Тийм болохоор бид нэр ярьдаг юу тарина түүнийгээ хураана. За миний амжилттай байхын тулд хийхэ болсон хоёр дахь зүйл нь болохоор өглөөний рутин. За би нэг хэсэг боддог бол өглөө босоод өглөөний эртэд амжилтаа амжуулъя, янз бүрийн юм хий, янз бүрийн рутин гаргаад амжилттай байхын тулд ийм юм хийн, тийм ч юм хийн, ингэн тэгнэ гэл баах юм ингээл төлөвлөл баах юм хийдэг байсан. За тэгээд миний ойлгосон зүйл нь юу гэхээр ерөөсөө тэр өглөө тэр өдөр нь гоё амжилттай байхын тулд заавал тийм өглөөний рутин хийх хэрэггүй юм байна. Заавал тэгэж ингэж өөрийгөө хязгаарлаад өөрийгөө ингэ хүчлээд заавал тийм юм хийх шаардлагагүй юм байна. Өглөөний рутингүй байсан ч гэсэн өдөр гоё болгож болно, өдрөө гоё болгож болно, өглөөнийхөө юмыг үр бүтээлд өнгөрөөж болдгийм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас өглөөний рутин гэдэг юм хийгээ болсон байгаа. Тэгтээ бас яаж зүгээр авах мэдээж өглөө босоод 30 минут болох ном уншдаг байгаа. За тэгээд яндаа бол хэр өглөө бүр ирчих юм бол дасгал хөдөлгөөнтэй фитнестэй ингээ явдаг. За миний амжилттай явахын тулд хийхэ болсон 3 дахь зүйл нь болохоор хүнд тааруулж тохируулж амьдрахаа болсон. Урд нь бол хүн тааруулж хүн болгон таалагдах гэж хүн тааруулж амьдрдаг байлаа. За найз нөхөд гэр бүл ойр дотны хүмүүс таньдаг хүмүүс дандаа зөвлөгөө өгөн ийм ч юм сайн ингэж амьдр тэгж амьдр гэж тэр болгонд тааруулж тэр болгонд таалагдах гэж амьдрдаг байлаа. За одоо бол тэгэхээр болсон. Яг тэгэхээр зовж явах үед тэр хүмүүс гівэнд алга болдог учраас тэр улсуудад таалагдах гэж амьдрах ямар ч утгагүй. За тийм учраас энэ бол миний амьдрал. Тэгээ миний амьдралаар хинж амьдрахгүй учраас би өөрөө л амьдрах учраас хүнд таалагдах гэж хүнд ингэж тохируулж амьдрахаа болсон байгаа. За миний амжилттай байхын тулд хийхэ болсон 4 дахь зүйл нь гэхээр өөрийгөө бусадтай харьцуулах байсан. За би урд нь бол тэгж боддог байлаа. За энэ нөхөр надаас илүү гарчлаа. За энэ нэг үеийнхөө чиж ямар илүү явдгийг. Ягаад ийм амир тэ амжилттай явсан бол би ягаад ингэж ийм явсан бол би арай хоцроод байгаа юм биш үстэй гэж дандаа хүнтэй өөрийгөө харьцуулж боддог байлаа. Харьцуулж ичдэг байлаа. Тэрний дээр нь гарах гэж үздэг байлаа. Тэрийг бол одоо болсон байгаа. Ягаад тэгэхээр хүн болгоны өсөж төрсэн газар өөр. Бүх хөгжил нь өөр учраас за өөрөөр хэлбэл дэлхий дээр амьдарч байгаа 8.2 тэрбум хүмүүс бүгдээрээ unique гэж ярьдаг тийм. Бүгдээрээ дахин давтахгүй тийм хүмүүс үүдэг. Тийм учраас тэр хүмүүстэй өөрийгөө харьцуулаад мэдээж ямар ч хожих боломжгүй тоглоом. Ягаад тэгэхээр нэг хүний дээр гарлаа гэхэд цаана чамаас илүү 1000 гар байж лээдэг. Тийм учраас тэр хожих боломжгүй тоглоом. За тийм болохоор харин ч өчигдрөөсөө илүү хүн байх нь хожих боломжтой тоглоомд нэг юм билэ. За тийм болохоор би өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулахаа болсон байгаа. За миний амжилттай байхын тулд хийхэ болсон 5 дахь зүйл нь болохоор алкогол, парти. За 20-30 наснда бишгүүдэл арх ууж партид иж явлаа. Гоё үе л дээ. Миний бодлоор хүний амьдрал байх ёстой үе гэж боддог. За миний хувьд гэхдээ арх партинаас татгалзаад одоо удаж байна. За 30 нас гараад мэдээж арх партинаас татгалзах хэрэгтэй юм билэ. Нэгдүгээр эрүүл мэндийн талаасаа. За хоёрдугаар толгойд амьдралын priority, амьдралын тэр шилгаанаас болж арх тамхинаас, ер нь партинаас, ер нь давтуулахнаас татгалзах хэрэгтэй байлээ шүү. За тийм болохоор ямар ч хэрэггүй их захгүй арх партинаас татгалзсан байгаа. За миний амжилттай байхын тулд хийхэ болсон 6 дахь зүйл нь миний энергийг сордог хүмүүсээс салсан. За миний энергийг зүгээр л сороод юу ч оронд нь өгдөггүй тийм хүмүүсээс салсан байгаа. За тиймэрхүү хүмүүс ямар байдгийг гэхээр баярлаа гэж хэлж мэддэггүй, хүний имийг хүнийг үнэлж мэддэггүй, хүний хийж байгаа юмыг мэдээж юм шиг хүлээж авдаг хүмүүс байдаг. За тэгээд тийм хүмүүс ерөөсөө байдаг гэдгийг анзаардаггүй, тийм хүмүүст төхөрлөж яваа. Эсвэл тийм хүмүүс эргэн тойронд маань байна гэдгийг мэддэггүй яваад ингээд анзаардаггүй юм билээ хүмүүс. За миний хувьд бол бас анзаараагүй явсан. За тэгээд ийм хүмүүс салаад ингээд энерги ингээд буцаад нөхөд ирэхээр миний энерги 100% болно, гоё мэдрэмжтэй болно. Тэгээд ийм хүмүүсээс татгалзсан байгаа. За миний амжилттай байхын тулд хийхэ болсон 7 дахь зүйл нь өнөө маргаашаа бодох байсан.
За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөл маргааш яах вүлээ. Өнөө маргаашаа жижиг шадаг юм бодгоо болсон. Харин түүний оронд ерөөсөл алсаа боддог болсон, урт хугацаанд юм боддог болсон. Зөвхөн өөр дөрөв бос тий харилцаан дээр, найз нөхдөд төрөл дээр, ажил төрөл, карьер, ер нь амьдралын бүх юмн дээр алсаа боддог болсон. За тэгээ алсаа бодоод ирэхээр хүн яалч угаасаа зөв юм хийгээд зөв байдг юм билээ, зөв хүн болд юм билээ. Ер нь зөв юм хийх тийм зоригтой болчт юм билээ. Тийм болохоор алсаа бодоод өнөө маргаашгаа тэгээ жижиг шажиг юм бодхоо болсон байгаа. За энэ хүртэл хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд миний видео таалагдсан бол лайк дараарай, шеэр дараарай. Хэрв миний видеонууд хэн нэгэнд хэрэгтэй гэж бодож байвал та цааш нь шеэрлээрэй, цааш нь түгээгээрэй. Ингээд дараа уулзлаа баяртай. Түр чао.